Орон өдрийн үзэгчтэй ТВ-с телевизийн Монгол эдмийн 5 нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ингээд үзэгч та бүхэн баасан гараг болгоны өдөж за 20 цаг 45 минутаас тус нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд хүрч байгаа. Энэ цаг мөчөөс эхлэн Монгол эдмийн 5 нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар дээр ямар зүйлүүдийг үзэгч та бүхэнд хүрэхийг одоо таймлан хүргэж байна. Холиодох юм аа. Англи монголоор холиодох юм. Он сар харуулахгүй. Юу болж байгаа юм бэ? Бэ начааны юм шиг байна. Өнөөдөр бас өмнөх литминүүтэйгээ адилхан ингээ онгоцны бодлоосоо тосч аваад одоо эмнэлэг рүүгээ шууд хөдөлгөө. Ерөнхийдөө бол бид нар бас өмнөх 3 жил гарны хугацаанд дандаа одоо нийгмийн бас хүнд хэцүү давхаргын хүмүүстэй туслах маркаар Монголд одоо энэ гоо сайхан тал дээр хувь нэмрээ оруулах тийм жанраар одоо энэ нэвтрүүлгийг хийж исэн бол энэ удаадаа бид нар бас одоо Монголын олонний танд болон жүжигчин, дуучин, бүжигчин тэ энэ хүмүүстэй ямар одоо өөрчлөлт өгөх бол тэр нь биднэрт айгуу сонирн байсан. Тэгээд энэ тал дээр ерөнхийдөө хоорондоо зөвлөж байгаа санаа дэвшүүлээд одоо олонний танил хүмүүсээрээ энэ удаа яваад үзье. Одоо догтлж чинь тэгээд ямар ч гоё байх гэж найдаж чинь нэг сандраад байна. Сандраад байна. Бихийн хамтлагийн анхлагч одоо чамийн үлзийг хараад үзэгчд маань гоё л эмхтэй өштэй. Юугаа янзлах гэдэг юм гэж хэлж өгч магадгүй л дээ. Урлагийн уучраас тайзан дээр нуух хаах өөрийнхөө тэ хэцүү өг бас далдлах тийм юмнууд зөндөө байгаа. Зүв байдгийг нь та бүхэндээ нэвтрүүлгийн турш харуулах. Одоо будгийн харилцсан дараа надад маш их зовлон бэрхшээл байдгийн шүү гэдгийг та нар маань нэвтрүүлгээс үзээрэй л гэж байгаа юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол бэрцсэн хамраал одоо бүрэн бүтэн болох зорилгоор л те хамгийн ихний зорилго бол энэ. Тэгээд мэдээж уран бүтээлч хүн чинь алга дарам нүрээрээ амьдардаг. Энэ бол бидний амьдрал нүр гэдэг маань. Тэгээд залгын явдлаас болоод ингээ хамраа ам маань бэрцчихсэн байж байгаа. Тэгээд надад аз таарад танаа нэвтрүүлгээс бас танаа эмнэлгийн зүгээс ингээд сайхан санал тавьсан үнэхээр их баяртай байгаа. За, гранд гоо сайхны эмнэлэгтээ ороод ирлээ. Танил санагдаж байна уу? Танил харагдаж байна. Өөд нь яг ингээ харж исэн. Дөрөнгөлөө. Эргэн ах юм бол манай Монголын маань эмнэлэгтээ харагдаж штэ. Тэ 17 оны Монгол эдмийн цэцгээгийн маань. Аха, за энд бас байгаа тий. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэг Монгол эдмийн 5 нэвтрүүлэгт маань оролцож байгаа бүсгүйчүүдийн өөрчлөлтийг та бүхэндээ хүрэхээр зорин ажиллаж байгаа. За ингээд үзэгч та бүхэндээ Монгол эдмийн 5 нэвтрүүлэгт оролцож байгаа бүсгүйчүүдийн танилцуулгыг буюу одоо уран бүтээлийн танилцуулгыг та бүхэндээ хүргэе. Эргээ студиэсээ олцъя. Ардын хөгжмийн зэмсгийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан өвөрмөц содон уран бүтээлд хувирдаг бихийн хамтлаг 2012 онд байгуулагдаж анхны бие даасан цомгоо 2015 онд гаргаж байжээ. Бихийн хамтлагийн ахлагч шанц өвчмчин Чамин үлзий. Их театрын тайзнаас үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн абсурд, постмодернист чиглэлийн жүжигчин Эрдэнэчир. Театрын урлагт хайртай хүн бүхэн таньдаг болсоор баггүй хугацаа өнгөрсөн ч сүүлийн үед түүний тоглосон Этгэл, Шүүдэр дундуур, Цагаан хадаг, Ээжиндээс 2 зэрэг 3 сайхны кино зэргээр нь олонний дунд танигдсаар байгаа жүжигчин.
За энэ ингээд ерөнхийдөө манай эмнэлгүүдийн ингээд давхар бүрээрээ ангилалтай. Одоо зориултын эмчилгээ үйлчилгээний давхар бүрээ ингээд тусгаарлагдсан байдаг байгаа. Одоо бидний байгаа энэ 14 давхар буюу зөвлөгөөний тасаг. Тэгээ эхний уулзсан газар бол 13 давхар үндсэн лобби байгаа. Тэгээд одоо бидний очих газар маань гэх юм бол 9 давхар буюу арьсны тасаг байгаа. Манай бас дотор арьс эмчилгээний тасагтай байдаг учраас бүх төрлийн арьсны үйлчилгээ явагддаг гэсэн үг. Тэгээд тэрний дараа манайх одоо хэвтэн эмчлүүлэх тасаг гэж байдаг. Энд 5 болон 4 давхар. Энэ маань мэс засалд ороо гарчсны дараа тодорхой хэмжээний сэргээх одоо амрах газар мөн эмнэлэгт хэвтэж үйлчилж байгаа хүмүүс маань хэвтдэг тасаг гэсэн үг. Тэ 2 3 давхар болон B2 B3 маань ерөнхийдөө мэс заслын тасгууд байгаа. Өдөр болгон энэ 4 давхарт ингэж зэрэг ингэж мэслүүд явагдаж байдаг. За энэ манай юуны арьсны тасаг байгаа. Ерөнхийдөө 9 давхарт ерөнхийдөө танилцуулчих. Ингээд эмчнэрийн маань өрөөнүүд тэгээ энд бас хүлээлгийн танхим байгаа. Хүмүүс маань бас эмчнээ арьсны тасагт бол тусдаа бүртгүүлээд адилхан чарт бүглөөд тэгээд эмчнээ хүлээж агаад эмчийн зөвлөгөөнд ороод шууд эмчилгээнд ордог байгаа. Энэ ястаа гоё болж идэв. Ийм байж байгаа ийм болов гэж байна. Хөөрх ш. Тий. Шаал урсан. Яаж хийдэг вэ? Энэ ерөнхийдөө эмслийн дараа 24 цаг сувилагч нар байнгын ажилладаг. Эмслийн дараа хэвтэн эмчлүүлэх тасаг багхгүй. За энэ маань хэвтэн эмчлүүлэх тасаг өрөө байгаа. Ерөнхийдөө нэг хүний өрөө, хоёр хүний өрөө гэсэн юмуд байдаг. Энэ маань болохоор өөрөө VIP өрөө, нэг хүний өрөө. Тэгэхээр одоо үйлчлэгч маань энэ ч одоо хэвтээд эмчлүүлээд амарч байхад одоо эргэн тойрны орны юм асар хамгаалагч болон найз нөхдөд энэ хамтдаа амраад ингээд эмчнээ тухлаад байж хат болно. Тэгээ ерөнхийдөө тухайн эмчилгээ мэс заслынаас хамаарат ерөнхийдөө 1-ээс 7 хоног эмнэлэгт хэвтдэг байгаа. Шаардлагатай бол нэмэлт өдрөд хэвтдэг байна. Тэр хувийн мэдээлүүдээ ерөнхийдөө товчхон энэ дээр бүглөөд тэгээд бүртгүүлснийхаа дараа дээшээ зөвлөгөөний тасаг руу гараад зөвлөгөөгөө авах юм байна. Тэгэхээр өөрийнхөө овг нэрээ бүтнээр нь бичээд төрсөн онцгой хаяг утасны дугаар гэх мэтчлэн бүглөөд доорх одоо эрүүл мэндийн байдал болон өмнө нь одоо авч ирсэн үйлчилгээ байдаг ч юм уу одоо ууж байгаа юм гэх мэтчлэн товчхон мэдээллүүд байгаа. Энэ дээр тохирох зүйлийг чеклээд тэмдэглэгээ хийх болно. Эрүүл мэндийн шийдвэртэй мэс засал хийлгэж байсан. Одоо энэ хамарч сая 3 багт хамарсан шүү дээ. Гоо сайхан талтай орно л доо. Тийм. Тэгтээ бэртэн шүү дээ энэ чинь. Өөр янз бүрийн хамраас өөр хаалга хийлгэжсэн үү та? Эрүүл мэндийн шинжтэй. Чамаа зүгээр. Би миний хал бүгдээрээ үгүй юм байна. Үгүй мөн үү? Тий. Даралт чихрийн шижим чинь тийм бамбаа булчирхай өвчний төрхний өвсөрөө мөрөө байхгүй. Өмнө эрүүл мэндийн мэс засал ерөөсөө хийлгэж байгаагүй. ТВ телевизийн Монгол нийтмийн нэвтрүүлгийг үзэгч та бүхэн баасан гараг болгоны 20 цаг 45 минутаас хүлээн авч үзэж байгаарай. За мөн гадаадд сууж байгаа бүсгүйчүүд маань за нэвтрүүлгийг үзэх сонирхолтой үзэгчид маань бол ТВ-с Mongolia пэйж утаснаас лайв хэлбэрээр үзэж байгаарай. За мэдээж нэвтрүүлэгт маань оролцож байгаа бүсгүйчүүдийн үзэгч та бүхэн дөнгөж сайхан анхаарлаа. Нэвтрүүлэг маань өнгөрсөн хугацаанд тийм бол эрүүл мэндийн ажигтай нийгмийн яралтай хаалганд орох шаардлагатай гэсэн бүсгүйчүүд оролцож байсан. За нэг үгээр хэлэх юм бол маш хүнд өвчлөлттэй бүсгүйчүүд 4 жилийн хугацаанд оролцож байсныг та өнгөрсөн дугаар дээр бас харсан бахаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ удаад гэх юм бол Монгол нийтмийн тав нэвтрүүлэг маань арай жоохон өөр онцлогтой, илүү уран бүтээлч бүсгүйчүүдтэй боломж олгох зорилгоор нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрч байгаа юм шүү. Энэгээр ингээд гарчихсан байгаа юмнуудаа аль болох далдлаад тэгээд нэг их бодохыг хүсдэг. Энэ бол ерөнхийдөө баг ангилахад бол гайгүйдээ орно.
гайгүй нинага гэсэн. Зарим үедээ бол бүр амар болно. Одоо энэ хацар бүр ингээд одоо амар байгаа. Би сая крем төрөвчтэй. Яг сайн харах юм бол одоо ингээд гарцсан битүү гарцсан байна. Тэгэхээр энэ нөгөө нэг хацар ингэж дух ч юм уу, өрөө ч юм уу ингэж ээлжилж гардаг байхгүй. Эмэгтэй хүний гоо сайхны өөрчлөлтийг харуулахдаа бол ерөөсөө анханасаа энэ нэвтрүүлгийн саналыг аваад ерөөсөө хичээгүй ч гэх юм уу. Одоо ер нь хүмүүс тэгдэж штэ бүгдээрээ л зургатаар гарна штэ чи ингээл амар юм гарна гэл тэгэхээр тэр бол надад энийг гэрчлэхэд бол надад ерөөсөө ичгэвтэр ч юм уу тийм биш. Яагаад тэгэхээр надад байгаа зовлон бусад нь ямар нэг хүн хүнд байж л байгаа юм гардаг, шаналдаг. Жүжигэн дээр өөрсдөө бодно. Кинон дээр бол нүр бодгоч нар бодно шүү дээ. Сарвин дээгүүрээ жоохон пудр төрчихсөн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бас анзаарахдаггүй. Арилгачаар бас улаагаал юм чи муухай эвгүй яг хүндлээ эндээс ахуулаа энийг өрцөн том сар байгаа юм чи. Өөрөө харах ч гэсэн эвгүй л идэг л дээ. Аварт чи 2016 оны 9 сард одоо тэгээ тэрнээс ч хойш жил хагас болчихж байна гэсэн үг л дээ. Гэхдээ манай Монгол эмчнэр бол үнэхээр сайн мэс заслаж өгсөн. Бүр амар энэ чи одоо яг энэ сорвиныхоо даавар ингээд зад аваад мөгөөрсөн тэр чигээр чихэгдсэн л байсан л та. За манай хоёр сайхан амарцгаасан уу? Өглөөний минь сайхан амарцгаасан. Сайхан амарлаа. Хоёр ч өнөөдөр их гоё дээр тавиараад ирсэн. Тэр шүү дээ энэ одоо гэж байгаа юм чи. байгаад муучаад байгаа юм шүү дээ. Өөр байгаа нэ. За цаг агаар таалагдж гин үү? Амар гоё байна. Гоё байна уу? Яг хажиггүй энэ Starbucks шүү дээ. Кофега авахгүй. Амар гоё. Өчтөр амар хүүтэн байсан тий. Хоёр дээрийг ирэхэд чи Өчтөр бүр бороо ороод 9 өдөр аяас хөттэй хүүтэн. Өнөөдөр ч гэсэн янз бүр гоё ш. Нараа ягээд 2-3 өдөр нөгөө хоол ундныхаа амийг жоохон ичсэн амжуулж авахгүй ч өчтөр бүтээсээ өдөр бүтээ ирч. Ягсан дэ жоохон даарсан. Гэтэ өнөөдөр л амар гоё нараа ягээд гоё байна. Амьдраад байхаа сайхан боломж юм байна уу? Амьдраад амар газар байна. Ерс гэрээс гараад яг хотын төв Гангнам годамж байна. Амар гоё юм байна. Хаалганд орохоос өмнө би нэвтрүүлгийнхаа оролцох бүсгүүчүүдийг одоо хотын аялалд авч явна. Тэгээд тэр үед бас үзэгчдэд илүү сайхан сонирхолтой гайхалтай мэдээлэл хүргэе. За амжилт хүсье. Хоёроо шинжилгээнд нь. За баярлалаа. 네, 저는 그분이요. 아이고. Их цус авч байна уу? Тэр нөгөө цусны шинжилгээг өгсөн байгаа. Тэгээд цусны шинжилгээгээр ерөнхий одоо биеийн байдлуудыг тий ямар нэгэн өвдөг газар ч юм уу зовир юу байна тэднийг нь ерөнхий шинжилгээнүүдийг нь авсан. Одоо эрүүл хэдүүлээ үргэлжлүүлээд шинжилгээний эмнэлэг дээр очиж нөгөө цээжний зураг болон зүрхний бичлэг хийх хэрэгтэй байгаа. Шинжилгээ яаж байна? Тэгээ дараал юм нэ. Зүрхний бичлэг өглөө. Цусны шинжилгээ өглөө. Цээжний зураг авлаа. Гас. 이쪽으로 오세요. 안녕하세요. Монголын ардын хөгжмийн анхны октийн амтлагийн ахлагч Чамин Үлзий. За түүний хувьд гэх юм бол нүүрний арсны маш их эмгэгтэй бүсгүй байгаа. Тэр утгаараа манай нэвтрүүлэгт хандсныг үзэгч та бүхэнд өнгө сайхан харсан байгаа. За мөн хоёр дахь оролцогч жүжигчин Эрдэнэ Очир байгаа. За аварт орсны улмаас гаднаа төрхөндөө сэтгэл хангалуун бус болсон. Ингээд эмчнэрийн зөвлөгөөний хуралд оролцож байгаа болон цаашлаа шинжилгээний хариу хэрхэн гарч байгааг үзэгч та бүхэн нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ. Манай эмнэлгийн ерөнхий эмч.
옆으로 잠깐만요. хажуу шаараарай. 한번 웃어볼래요? Инээдээ та. Би бол ийм хөгжмийн амтлагтай ажилладаг. Энэ зургийн гол зорилго нь тайзан дээр зарц шүд баяр. Тэгээд нөгөө одоо ингээ будгаар л янзалч ингэж яддаг болохоор арьс шүд. Тэгэхээр одоо харагдаж байгаа ширүүн нөхрийг зөөлөж өгөх хэрэгтэй байна. Хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарлавал энэ үйлчлүүлэгчийг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Нүүрний ерөнхий хэлбэр нь урт хэлбэртэй байгаа учраас духанд нь үйлчлүүлэн суулгах шаардлагатай харагдаж байна. Духан хэтэрхий хойшоо өргөн байна. Хоёрдугаарт шанааны яс багасгах мэс асалгийн энэ чихнээс доош дөрвөлжин ирүү багасгах мэс асал гэсэн. Гуравдугаарт хамрын хэлбэрийг засаж нүүрний тэгш хэмт харуулах мэс асал хийгдэнэ. CT6-аас харагдаж байна уу? Энэ хоёр талын ясны хэлбэр их өргөн байна. Үнийг нарийсгаж өгөх хэрэгтэй. Бас хамрын гол яс баг зэрэг дали харагдаж байгаа. Гэхдээ энэ төрөлхийн хүчраас засагдах боломжгүй. Хамрын нурууны яс өргөн болохоор их ширүүг нэршүүд дүр төрхтэй харагдаж байгаа гэсэн үг. Бас таны эрүү 10 тишээ бага зэргийн дали юм байна. Тэгэхээр энэ дөрвөлжин эрүүг багасгах ясны мэс асал хийгдэхээр далийн засагт болно. Ингээд мэс аслыг хоёр хуваажийнэ. Эхлээд нүүрний хэлбэр засах ясны мэс асал нүүрэнд өөгшилжүүлэн суулгах, нүдний хэлбэр засах мэс асал зэргийг нэг зэрэг хийж өгнө. Дараа нь хамрын өргөн яс нарийсгаж монхор хэлбэрийг засах болон үс шилжүүлэн суулгах мэс асал. Тэгэхээр хоёр хувааж хийж байгаа энэ мэс аслуудыг хооронд нь 2-7 хоногийн зайтай хийнэ. Та илүү залуухан харагдмаар байна уу? Би нэг залуугийн зураг байгаа тэр буцаал тэр байдалтай л оруулаад. Мис заслаар хамгийн дээд хөгжил нь 10 наснаас дээш залуужих мис засал гэж одоогор байхгүй. Хүний нүүрний хэсгийг 3 хэсэг болгон ангилж үздэг. Тэгэхээр таны энэ хэсэг буюу 2 жавжны хэсгээр өөх ихтэй байгаа учраас үнийг авах шаардлагатай харагдаж байна. За мөн 2 хацрын өөхийг багсгаад мэдээж энэ давхар нэрвний өгийн авна. Мис заслын аргаар нүүр болон хүзүүний арьс татах мис засал хийгдэнэ. Нүдний хувьд бол дээд зовх татах мис засал хийгдэнэ. Тэгэхээр энэ залуужуулах бүрэн хэмжээний мис заслууд хийгдэх болохоор үр дүн маш өндөр гарах болно. Хамар маань одоо нөгөө импланттай байгаа шүү дээ. Тэгээд энэ нь яаж янзлагдах вэ? Сорив яах вэ те? Хамрынхан таалагдахгүй байгаа зүйл нь юу байна вэ? Имплантын юу байна? Онцсон байна. Хоёр тал нь өөр байгаа. Бэрцсэн гэхэд харагдах байдал нь янзлах шаардлагатай харагдахгүй байна. CT6-аас харахад асуудалгүй харагдаж байна. Хамрын хагалгаанд орох шаардлагагүй байна. Орлоо гэхэд энэс илүү хэлбэртэй болох боломжгүй. Бэрцсэн гэхэд ийм хэлбэртэй байгаа нь боломжийн гэж бодох хэрэгтэй. Мис заслыг маш сайн хийж өгсөн байна. Тэгээ имплант нь бол хугацаатай гэсэн шүү дээ, тий. Хугацаатай байна гэж байхгүй. Хэрэв хугацаатай байдаг бол хүмүүс хамар өндөрлөх хэлбэр засуулах мис засал хийлгэхгүй шүү дээ. Хамарт имплант суулгах мис засал хийлгэсэн бол насан турших гэж байдаг. Тэгэхээр таны хамрын хэлбэр энэс илүү засагдах боломжгүй харагдаж байна. Толио бариад харлаа. Энэ хамрын хажууд дагсан сорвиг багасгах боломжтой. Уг нүүрний хэлбэр маань тэгш биш бага зэргийн дали байна. Энэ нь аваартай ямар ч холбоогүй харагдаж байна. Надад бол телевизээс анх санал тавихтаа таны хамрын янзлан дахиж янзлан гэдэг саналал ирсэн шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий мэдээлэлд бол хамар нүд янзлах гэж танд мэдээлэл өгсөн ч шинжилгээ CT зургийн эмчит үнэлтээр оншоор хийж болохгүй хагалгаа гэж биш үү дээ. Энээс илүү сайжрах боломж байхгүй. Гэхдээ та өөр улс орнуудын мис заслын эмч нарт үзүүлж болно. Гэхдээ танд яг ийм л хариулт хэлнэ дээ. Эмч бол яг л ингээл ямар байгаа байдлыг яг байгаа боттой чигээр нь үн чигээр нь наддэлсэн. Хамрыг маань бол дахиж одоо энд маань имплант байгаа учраас дахиж имплантыг солих шаардлагагүйгээр Монгол эмч нарыг маань өндөр түвшинд янзлсан байна гэдгийг хэлсэн байгаа. Гэхдээ дээр нь бол гадна талын үзэмжнээс баг зэргийн тасалтуудыг хийж болохоор байна гэж хэлсэн. За тэгэхээр танд хийгдэх мис заслыг 2 хуваалгүй нэг дор хийх боломжтой мис заслууд бичигдлээ. Гэвч залуужуулах нүүрний хэлбэр засаж өөх авч булчин чангалах мис заслууд хийгдэх учраас нэлээд урт мис засал үргэлжилнэ.
Гранд гоо сайхны эмэгтэй ТV-с телевизийн энэ нэвтрүүлгийг хөргөж байгаа. Энэ удаад гэх юм бол арай онцлог уран бүтээлч хүмүүс бас тусалж байгаа танай хамт олд маш их баярлалаа. Энэ удаагийн манай хоёр байгууллагын хамтран хийж буй нэвтрүүлгийн маань онцлог нь өмнөх нэвтрүүлгүүдээс арай өөр байгааг үзэж харж байгаа болов уу. Эрүү нүрийн гажигтай энгийн бүсгүүчүүдэд тусалж тэднийг бусдын өмнө гаргаж ирэх зорилготой байсан шүү дээ. Энэ удаад бол урлагийн бүсгүүчүүд тэр дундаа одоо ч уран бүтээлээ хийж яваа. Эсвэл хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан бүсгүүчүүд мэдээж урлагийн хүн учраас өөрийнхөө аль нэг хэсэгт тэтгэл дундуур хүнээс нууж явдаг асуудалч байдаг болов уу. Энэ асуудлыг нь Гранд эмнэлгийн зүгээс тусалж бас нэгэн өөрчлөлтийг харуулахыг хүсэж байна. Танай хамт бол маш их баярлалаа. За та бүхэндээ баярлалаа. Шинжилгээний хариу гарахаас хамаарат тухайн одоо оролцогчийн маань хаалганы тов гардаг байгаа. Тэгэхээр ямар ч байсан хоёр оролцогчийн маань шинжилгээ бол маш найдвартай гарсан байгаа. Хаалганд ороход болно гэсэн эмчийн дүгнэлт байгаа хэдий ч харамсалтай байдлаар за одоо энэ хүн нэвтрүүлгийн маань хоёр дахь оролцогч жүжигчин Эрдэнэ Очрогч маань өөрийнхөө хүсэлтээр тухайн нэвтрүүлгээс гарахыг хүссэн байгаа. За мэдээж нэвтрүүлгийн баг хамт олон эмнэлгийн баг хамт олон маш том боломжийг одоо та алдаж байна. За энэ боломжийн эзэн болох олон бүсгүүчүүд байдаг юм аа. Тэгэхээр бас нэгэн бүсгүйн боломжийг таваас хааж энэ хүн нэвтрүүлэгт оролцсон боловч харамсалтай байдлаар за өөрийнхөө хүсэлтээр хаалганд орохгүй гэдгээ бид бүхэнд хэлсэн байгаа. Гэвч одоо бид тухайн хүний хүсэл сонирхлыг хүндэтгэн үзэх нь нэвтрүүлгийн манд гол зорилго байдаг учраас тухайн оролцогчоо Монгол руу буцаагаад энэхүү Монгол эдмийн 5 нэвтрүүлэг маань цаашлаад хөгжимчин Чамин үлзийг Монгол эдмийн 5 нэвтрүүлгийнхаа 90 хоногийн дараах гайхалтай өөрчлөлтийг үзүүлэхээр ажиллаж байгаа. Нэвтрүүлэг маань бол 100% үн төлбөргүй өмнөх нэвтрүүлгийн оролцогч нартай яг адилхан ТV-с телевиз болон Гранд гоо сайхны эмнэлэг бол боломжийг өгж байдаг юм аа гэдгийг хэлхэн зүйтэй. Ингээ энэ сайхан боломжийн эзэн болж очоод харамсалтай байдлаар өөрийнхөө хүсэлтээр нэвтрүүлэгт оролцохгүй гэх одоо шалтгаантайгаар бутсан байгаа. Тэгээд цаашлаад нэвтрүүлэг маань зөвхөн Чамин үлзээгийн өөрчлөлтийг та бүхэндээ харуулах болно. Ингээд үзэгч та бүхэн үргэлжлүүлэн Чамин үлзээгийнхаа одоо студийн зураг авалтанд хэрхэн яаж оролцож байгааг хамтдаа хүлээн авч үзье.
үзэгч та бүхэндээ баярлалаа. За үзэгч та бүхэн яг одоо Монгол эдмийн 5 шоу нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байгаа. ТВ-с телевиз 2014 оноос эхлээд одоо тус нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэсээр байгаа. Нэвтрүүлгийн маань үр дүнд олон сайхан бүсгүйчүүд эрүүл зөв төрхтэй хамгийн гол нь өвчнөөсөө салаад одоо эрүүл сайхан амьдарч яваа гэдгийг хэлхэн таатай байна. Тэгэхээр энэ удаагийн эдмийн 5 шоу нэвтрүүлэг бол уран бүтээлч бүсгүйг онцлон та бүхэндээ хүргэж байгаа юм аа. Мэдээж олон энгийн бүсгүйчүүдэд туслаж өөртөө итгэлийг бэлгэлж чадсан болвол одоо залуу уран бүтээлчтэй дэмжих зорилгоор мэдээж бас өөртөө сэтгэл хангалуун бус байдаг тайзан дээр гараад одоо мэдээж гаднах төрхөндөө сэтгэл гундуухан явдаг залуухан нэгэн бүсгүүдэд туслахыг гэсэн зорилготойгоор Ледмийн 5 нэвтрүүлэг маань эхлэж байсан. За тэгвэл энэ удаад гэх юм бол бэхий хамтлагийн ахлагч Чамин үлзий буюу Монгол эдмийн 5 нэвтрүүлгийн маань оролцогч болсон байгаа. Үндснийхээ одоо хөгжмийг этник хэлбэрт оруулан үзэгч та бүхэндээ уран бүтээлээ хүргэдэг Монголын анхны октын хамтлаг байгаа шүү дээ, хөгжмийн хамтлаг. Тэгэхээр бэхий хамтлагийн олон сайхан уран бүтээлүүдийг бид байнга сонсож байдаг. Тэгвэл одоо хамтдаа бэхий хамтлагийн маань уран бүтээлч маань Монгол эдмийн 5 нэвтрүүлгийн оролцогч болсон бид туйлын баяртайгаа. Хаалганд орохын өмнө мэдээж хаалгааны өмнөх студийн зураг авалт болдог мэргэжлийн. Тэгэхээр яг одоо бол студийн зураг авалтаа хийлгэж байгаа Чамин үлзийг хамтдаа бас энэхүү студийн зураг авалтаас нь сонирхуулъя. За иш орцгоё. Студийн зураг авалт гэдэг маань тухайн одоо оролцогч болон тухайн эмнэлгийн модельийнхон өөрчлөлтийг нь үнэн бодтойгоор нь харуулахын тулд энэхүү бичлэгийг хийлэгдэх уламжлалтай. Тэгэхээр энэхүү одоо зураг бол маш чухал. Энэ Ледмийн нэвтрүүлгийн маань гол хэсэг чухал зүйл нь энэ явагдаж байгаа. Ингээ 90 хоногийн дараах бас өөрчлөлт мөн адилхан студид зураг авалтыг хийгээд үзэгч та бүхэнд харьцуулга хүргэх. Өмнө нь нөгөө нэг оролцогч нараа харахаар ямар болсон гэдэг маш гоё тийм өөрчлөлтүүдийг харуулдаг. Тэрний нэг нь өөрөө даалгавраа хийгээд явж гин. Тэгээд яг зураг авахулна одоо. Тэгээд арай дасааг байна. Тэгээд хамгийн хэцүү юм нь болохоор ер нь урлагийн хүмүүс ч юм уу би ялангуяа ингээд бид нар ингээд сурсан байт юм байна. Камер ингээд ойртонгууд ингээд баг юм хийж байгаа л камер ойртонгууд гэл нөгөө инээгээл ингээд бэлддэг. Тэгээд тэр рефлекс бүр тогтцсон. Тэгээд одоо ингээд зүгээр яг ингээд би ч одоо ингээд өвчтэй ч тэ одоо шаналтай юм байгаа царай штэ. Одоо ингээд амар баяр баясгалтай биш. Одоо бол тэг гонигтай царайгаар туслаач гэсэн байх. Тийм нөгөө харьцуулт тэгээд before after болохоор тэр өөрчлөлтүүдийг хүний царай зүс одоо тэр орчны бүгдийг ингээд зураг авалтаар бүрдүүлдэг. Тэгээд тэр нь жоохон хэцүү байна. Яагаад тэгэхээр амар ингэж жаргалтай царай гаргачих байхгүй. Ерөөсөө болохгүй. Тэгэхээр шууд инээгээд харин тийм инээгээд байсан чи инээдээ хаас гэдэг байгаа байхгүй юу? Инээдээ хасгаар ингээд нэг сонио амар цэн өмнө чинь нөгөө нэг тайз юун дээр дандаа л хүн чинь инээгээ сурцсан байт юм шүү дээ. Тэгээ пов заавал Монгол тал дээр бол маш сайн байна шүү дээ тий. Сайн байна уу да. Одоо мундаг байна л өөрөө. Бас Монголын артист гэж ирсэн хүн чинь тэгээд аль болох хэлснээр нь тэгээд богинохон цагт хүмүүсийг ядраахгүйгээр тэгээд маш хурдан хугацаанд тэгээд бүтээлч гоё өнгөрөхийг хүсэж ажиллаж байна. Танай хамтлаг угаасаа студийн мэргэжлийн хэсгийн зураг авалтууд маш их ордог байна. Клипнийх за тэгээд цомогных гэдэг. Тэнгдэх зураг авалт. За одоо секси царай гаргах. Тэгээд нэг секси царай гэж одоо яг ямар царай тий. Одоо ингээд өөртөө ихтэй царай гэд тэр царайны хувирдлыг хүн одоо тархиараа бодож өөрчлөнө гэдэг бол амар хэцүү ажил. Яг зураг авалтад би бодгийн фото мэдээллүүдийг ямар хэцүү юм те жүжиглэлтийг зөвхөн хормын дотор ингээд өөрчлөв. Хөгжим барьдаг тал руугаа жих юм уу нэг жоохон ингэсэн маа тий. Бүр ингэх гээд те нэг ингээд чихтэй ингээ юм зураг мөрч амар хэцүү байна. За амжилт төсөө. Одоо нэг зураг дууссан дахиад нэг 3-4 хувьд салах хэрэгтэй байгаа тий. Тэгээд нөгөө нэг бас нэг юм ингээд бодоггүй, аксессуаргүй, гоё хувцсгүй, ингээ хувцтай тэгээд уруу царай гаргаад юм одоо юм жоохон юм гонигтай царай мэрэ гаргаад ингэхэр чинь жоохон хэцүүлээд гэж тий. Хэцүүлээд юм байна. За амжилт төсөө чамаа. Баярлалаа. Өдөр болгон хичээж байгаа. Өдөр болгон хичээж бас биднийхээ ажилд туслаж эргээд бас 90 хоногийн дараах гахалтай өөрчлөлтийг урлагийнхаа үеийнхээ урлагаа төлөөлөн ирсэн бүсгүйчүүдийнхээ өмнө үзүүлнэ. Монголын олон бүсгүйчүүд бас таны өөрчлөлтийг харах болно.
хэлжсэн литминуудтай яг адилхан ерөнхий эмчийн зөвлөгөөнөөр ороод мэслийн төлөвлөгөөнүүд гардгаараа гарсан. Тэгээд чамаа ихчийн маань хувьд гэх юм бол ерөнхийдөө 2 удаа хуваагдаж мэдсэл орох хэрэгтэй байгаа. Яагаад гэх юм бол нэг дор ороход бас үр дүн тохиромжгүй бас хэд удаан хугацааны мэдсэл учраас 2 хувааж орох шаардлагатай гэсэн үгнээс 2 хувааж одоо мэслийг төлөвлөсөн байгаа. Тэгээд эхний ээлжинд болохоор нүүрний бүтээн хэлбэр засмал засал шанаа ирэв мөн нүүрэнд өөгшөлжүүл нүүрнийг хавтгаад хурамхаа тэгэхээр нүүрэнд өөгшөлжүүлэн суулгах мэс засал тэгээд нүдний мэс засал нүдийг одоо унжаад арьс суларсан байгааг сэргээх те мөн нүдний одоо булчин чангал сэргээх доод охиныг одоо өөхний утсаар тараах гэх мэтчлэн нүд болон нүүрний хэлбэр засмалчлууд эхний ээлжинд орно. Хоёрдугаар ээлжинд юу гэхээр ерөнхийдөө хугацаа нь бол 2-7 хоногийн зайтайгаар төлөвлөгдөж байгаа хоорондоо хамааралгүй хэсэг нь тийм их хэсгүүдэнд авцахгүй өөр хэсэг учраас ийм ойрхон зайтай орж болдог байгаа. Тэгэхээр ерөнхийдөө скежюр харж агаад 2-7 багада 2-7 хоногийн зайтай орно. Тэрнээс дээш хугацаа болж магадгүй. Тэгэхээр 2 дахь мэсэл маань юу гэхээр хамрын мэсэл орох юм. Тэгэхээр хамар ерөнхийдөө жоох юм одоогоор харахад жоох эргтэлэг ширүүн жоох өргөн тийм том харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр илүү эмгтэлэг зөөлөн тийм ээлдэг ялдам харагдуулахаар хамрын хэлбэрийг засч өгнө. Тэгээд тэрнээс гадна духан хит өргөн байгаагаас нүүр урт урж харагдаж байгаа. Тэгэхээр духанд өгшөлтөөс суулгаснаар одоо нүүрний хэлбэр бас тодорхой хэмжээнд засагтаад илүү зөөлөн ээлдэг төрхтэй болох боломжтой гэсэн үг. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүрээд өндөрлөж байгаа. Тэгэхээр Монгол эдмийн тав нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Дараагийн 7 хоногийн цаг мөчтөө эргүү уулзлаа. Түр баяр таа.